5G технологи. Зам дээрх автомашинууд өөрсдийгөө жолоодож мэдээллээ хуваалцдаг. Хиймэл оюун ухаант роботууд хүний гараар хийх боломжгүй нарийн ажилбаруудыг ямар ч алдаагүй гүйцэтгэдэг. Мис засалчид алсын зайнаас ажилбар үлддэг. Технологийн өндөр дэвшилтэд ирэн үед тавтай морил. Бидний аж амьдралд энэ бүх шинжилэл өөрчлөлтийг авчирч буй 5G технологийн ертөнцид нэвтэрцгээе. Төгс өхвөл 1980 онд 1G интернетийн сүлжээ хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрч байжээ. Hello Pat, hello Jane. Can you find page 7776 please? And now would you like to send us a message? Yes, I will. And I should be able to get the same message now on my screen. That's right. Анхандаа зөвхөн дуудлага хийх боломжтой байсан энэхүү технологи аяанда 2G, 3G, 4G болон хөгжиж, мессеж, интернет хөтөж, видео стриминг хийх боломжтой болсон билээ. Харин одоо 5G сүлжээ биднийг дараагийн түвшинд аваачиж байна. 3G сүлжээний хурд 2 MB/s, 4G-ийн хувьд 100 MB/s болж дэвссэн бол 5G сүлжээ 10 GB/s хүртэл хурдлах боломжтой буюу 4G-гээс 100 дахин хурдан болсон байна. HD кино татахад 4G-гээр 7 минут шаарддаг байсан бол 5G ашиглахад ердөө 6 секунд зарцуулна гэсэн үг юм. 5G технологийн дэвшилтэд сүлжээний шийдэл ашиглан бага, дунд, өндөр давтамжийн спектрээр ажилладаг. Үүнээс өндөр давтамж буюу миллиметр долгионы технологи нь хамгийн өндөр хурдаар хангах боломжтой байдаг байна. Гэхдээ энэ давтамжийн хүрээнд харьцангуй богино тул илүү олон жижиг сүлжээний цамхаг суурлуулах шаардлагатай болдог ажээ. Эдгээр цамхагууд нь мэдээллийг хурдан дамжуулахад зориулагдсан тул хот болон олон хүнтэй газарт 5G-ийн хурд хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн чухал нь 5G сүлжээ бараг л ямар ч цаг хугацааны хоцрогдолгүй буюу аливаа мэдээллийг 1 миллисекундэд дамжуулах чадвартай тул real time гэж хэлэгддэг харилцаа холбоог хамгийн дэвшилтэд хэлбэрт авчирч байна. Ингэснээр автоматжуулсан тээврийн хэрэгсэл ямар ч хугацааны алдагдaltaгүй шийдвэр гаргах, бүр алсын зайнаас роботгаар ашиглан мис ажилбар гүйцэтгэх, ингээд зогсохгүй хөдөө аж ахуйн салбарт ч дэвшилт авчрах боломжийг олгож байна. Монгол улсын хувьд 5G технологиг 2022 оны 8 дугаар сард Сүхбаатарын талбайд анхны туршилтын станц ажиллуулж, улмаар Улаанбаатар хотын 14 байршил, Дархан Эрдэнэт хотуудад туршилтын сүлжээгээ өргөжүүлсэн байдаг. Өдгөө Монгол улсын засгийн газар 2027 он гэхэд 5G сүлжээний хүртээмжийг хүн амын 70% хүргэх зорилт тавин ажиллаж байна. 5G технологийн нэвтрүүлэлт нь өндөр хурдны интернет, бага хоцрогдолтой өгөгдлийн дамжуулалт, ухаалаг хотууд, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг олон салбарт шинэ боломжуудыг бий болгох чухал алхам юм. Жишээлбэл 2023 оноос эхлэн Монгол улсын хилийн шивээ хөрөн боомтод МАК тэргүүтээ нарийн сухатын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй 9 компани хамтран 5G, AGV технологи бүхий нүүрсний экспорт хэвлэлтийн зорилттой ухаалаг терминал бүтээн байгуулсан байдаг. Ингэснээр тус терминалаар нэвтрэх экспортын хүчин чадлыг жилд 40-60 сая тонн болгон нэмэгдүүлэх боломж үүснээс гадна нүүрсний хорогдол, бохирдол багасгах ажээ. 5G сүлжээг орон даяар хүртээмжтэй болгох нь мэдээж хүндрэлтэй асуудал. Төсөв мөгнөөс эхлээд кибер аюулгүй байдлын тухай асуудлууд яригдах шаардлагатай болно. Гэсэн хэдий ч орчин цагт интернетийн хүртээмж юу юунаас чухал байгааг дэлхийд даяар гаргасан судалгаанууд баталж байгаа юм. Дэлхийн банкны судалгаагаар интернетийн хүртээмж 10%-аар нэмэгдэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2% өсдөг гэж үзсэн. Энэ нь интернетийн хүртээмж нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож байгаатай холбоотой. Монгол улсад интернет холболт сайжирснаар 2022 онд цахим худалдааны зах зээл 13%-аар өсөж 28 тэрбум төгрөгийн эргэлт хийсэн байна. Мөн тус онд технологийн салбарт 400 гаруй гарааны бизнес бүртгэгдсэн ба эдгээрийн 60% нь үндсэн үйл ажиллагаагаа интернетээр дамжуулан явуулдаг байна. Экогийн мэдээллээр интернетэд холбогдсон сургууль суралцагчдын сурлагын гүйцэтгэл 20%-аар сайжирдаг байна. Жишээ нь Монголын электрон сургалт платформыг ашиглан хөдөө орон нутгийн 20,000 гаруй сурагч интернетээр дамжуулан хичээлд хамрагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар интернетэд суурилсан телемедицины үйлчилгээ нь орон нутгийн эрүүл мэндийн хүртээмжийг 30%-аар нэмэгдүүлдэг байна. Монгол улсад 2020 оноос эхлэн тус системээр дамжуулан 21 аймгийн 300 гаруй эмч онлайн сургалт зөвлөгөөнд хамрагджээ. Гэх мэтчлэн олон давуу талууд биднийг дэлхийн технологийн дэвшлүүдтэй хөл нийлүүлэн алхах нь чухал гэдгийг дахин сануулгах шиг.